бахархал. Бодрог Кэтринг гэдэг одоо анх үүсгэн байгуулснаас хойш бол пэйж хөгжүүлээд одоо нийтдээ одоо гэрээ эзэгтэй нарт зориулсан 300 гаруй бичлэгийг үзэгчдэд хүргэсэн байна. Анх бол хүмүүс загвар өмсгчээр таньдаг байсан. Тэгээ 13 наснаас эхлээд анх загвар шилмэл загвараас ахуулаад өмсөөд тэгээд дээрээс нь 16 наснда Сингапурт International Care Agency-д олон улсын модельээр анх тэнцэжлээ. Тэгээ Монголоос нь 3 модель тэнцээ явж байгаад өөрөө орж исэн. За 2008 онд олон улсын дэлхийн одоо супер моделийн тэмцээнд төрүүлээ. 2000 моделоос 40 модель шалгаруулалтанд тэнцээд тэгээд дараад нь одоо очиод тэмцээнд оролцоод яах арга байхгүй тэгээд төрүүлсэн юм шүү дээ. Яаж харахгүй төрүүлсэн гэдэг нь юу? Хүмүүс л тийм үү ямар сонин гэдэг ингээд нөгөө итгэхгүй нөгөө хүмүүс урд нь анзаараагүй байхгүй байж байгаа гинт гарч ирж байгаа учраас нөгөө 13 наснаас 16 17 хүртэл одоо Монголд нэлээд эрчимтэйгээр загвар өмсөд одоо говийн фейс дээрээс нь одоо ингээд Улаанбаатар хөтлөөр одоо улсын хөтөлбөрийн урд бүх одоо гэл самбрууд дээр нь гардаг байлаа. Тэгээд дээр сэтгүүлүүдэд баг бүгдээрэнд нь баг би гарна. Тэгэд юу гэдэг юм одоо Солонгосын дундуур чинь рекламууд дундуур одоо ингээл пудр мөдрийн реклам гэл ингээл миний хаягүйх гардаг гэсэн байхгүй юу. Тухайн үед бол тэгээд нэлээд алтартайсан. Одоо онгоцны бодлоор хүртэл миний зураг байдаг гэсэн. Одоо тэгэл 10-аа төгсөөд гадагшаага яваад 10 жилийн дараа буцаад ирэхэд нөгөө миний байсан байр суурь байхгүй болчихж байгаа байхгүй. Шинэ модельуд гараад ирсэн байна. Тэгээ хуучин модельуд бүгдээрээ топ болсон байна. Ер нь ингээд тухайн үед чинь ингээд цаг үе өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр хүмүүс урд нь загвар өмсдөг байсныг санаа олчихж штэ ер нь бол. Хамгийн их санджаа нөгөө салхийн нэг клипэнд тоглож штэ. Хазал төсөөгүй хайр гэд. Тэр дооны клипэнд яг тэр ч одоо 20 жилийн өмнө орж исэн ба штэ. Тэгээд анх бол 10 төгсөөд за тэгээд хятад улсын олон улсын хууль эрх зүгээр яг төгссөн. Төгсчөөд шууд Австрали яваад Австралийн одоо Vogue magazine гэдэг байгаа. Vogue-ийн одоо гэрээ цагаар өмсөж 3 жил одоо гэрээ байгуулад анх ажиллаж байлаа шүү дээ. 2010 оноос 10 онд 11 онд гэрээ байгуулад тэрнээс өмнө болохоор 2005 онд Сингапурт очиод олон улсын гэрээт модельээр ажиллаж байсан. Ер нь бол яг ингээд дандаа замнал нь юу байгаа вэ гэхээр ерөөсө гадаадд дандаа өмсөө явцсан. Тэгээд Монголдо ирэхэд бол гадаадд тэр сэтгүүлдээ гарч исэн байна уу, тэ сонноор гарч исэн байна уу. Монголд үзэгдэхгүй штэ. Тэгээд сошиал айгу бага үед сошиал төлрөөгүй үед тэр хаваараа тэр гадаад тэр хаваараа Монголыгаа нэг жоохон нэрийг дуусгаа явж байгаад тэгээд Монголд ирсэн. Модельор дагнаад явна гэж бодох юм бол насны ажил биш нэгдүгээр. Тэгээ миний сонирхол өөрөө ер нь анх бол залуу техникчдийн ордон гэж байдаг байсан шүү дээ. Тэнд болохоор хүүхдүүдийг одоо инженер, технологич, загвар зохион бүтээгч гэдэг ерөнхийдөө бол ингээ мэргэжүүлж төгсгдөг байсан. 4 жилийн хугацаанд 7 дугаар ангиас нь аваад 10 дугаар ангид нь төгсөж авдаг. Тэнд болохоор хоол технологийн мэргэжлэр төгссөн байхгүй анх. Өөрийнхөө сонирхол бол хоол хийх байлаа шүү дээ. Тэр үед чинь пицца байхгүй хаад өөр одоо пицца хийгээд гэртээгээд нэг баган түүхээ боо моо хараадсан. Сонирхол нь ер нь бол хоол хийх байсан. Анх болохоор нөгөө хоол заагаад ингээд хэрхэн хоол одоо амархан хоолыг те хэлбэр хоолыг гарын дорх материалаар хийх вэ гэж зааж хагаад энэ одоо модель царайтай юм юугаа ягээд энд одоо хоолыгээ зогсож идэв. Тэнд очиод моделийнхаа загварын рекламд орооч гэл аюух доор нь ингээл муулгалдаг байлаа шүү дээ. Тэгээ хүмүүс одоо ингээд тасчт юм байна. Тэгээ хоолыгээд хараас нь одоо хоолыгээд гой хоол идэг зөндөө олон хоол хийсвэрлээ баярлаа багшаа гэл одоо хүмүүс аюух тэгдэг болсон. Тэгээ загвараа буцаад ирсэн чинь ч одоо хоолой гэж юугаа загвар өмсөд аа. Ингээл чөөмслөл ер нь эзэж дуусахгүй. Тэгэхээр миний бодлоор бол монголчуудад тий сайн ч явсан, зөв ч явсан, буруу ч явсан ер нь адилхан тэгэл байнгын шүүмжлэлт дагдаг учраас ер нь бол өөрийнхөө хүссэн юмыг л хийх хэрэгтэй. За хүний хэлж байгаа тий хүмүүс шүүмжилж ингэж боли барь гэдэг бол шаардлага байхгүй юм байна гэж ойлгоод байгаа шүү. Ер нь бол модельийг хүмүүс яг харахтаа таних шиг одоо хүмүүст нэг юм л цагаан гартангууд те ямбар тэгэл ер нь бол ингээд цугаалаад явж байгаа. Тиймэрхүү хүмүүс гэж хардсан юм шиг байна. Моделийн ажил үндсэндээ бол асар хүнд ажил. Өндөр үсгэт дээр 8 цагаас оройн 9 хүртэл одоо ингээд зогсож байдаг нэгдүгээр. Та нар өөрсдөө үндсэндээ ингээд өндөр үсгэт дээр 2 цаг явахад төлнө өвддөг. Бид нар бол хүүтэнд ч цастайд шалан зураг авахулж яадаг, хүүтэнд одоо ингээд нэмхэ хувцастай авахулж яадаг, мөнхийн зогсоостай тэр өндөр сүлтээр чинь ингээд хэдэн цагаар зогсож яадаг. Чанга. Тэгээ зураг авалт хийхэд за одоо дахин ингээ барья гэл одоо ерөөсөө байнга ингийн хүмүүс бол тэр мэрэгчлийг бол эзэмшихэд бол үнэнхээр асар их төвчээр хэрэгтэй байдаг. Тэгээ одоо модельуд маань өөрсдөө маш боловсралтай болсон байгаа гэдэг. Тэгээд яг карьераа ингээд хөөгөө явж байгаа хүмүүс маань дам модельороо багшлаад ингээд явж байгаа л одоо ингээд амжилттай явж байгаа хүмүүс байна. Модельосоо болоод одоо карьераа хөөгөөд маш амжилттай бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд бас байгаад байгаа.
Тэд маань чимээгүй шүү дээ. Тэгэхээр хүмүүс яг гол одоо хүмүүс хийж байгаа загвар өмсөж байгаа тэр гоё дүр төрхийн л анзаарж байгаа болохоос биш цаалт нь хэр хүнд байгааг нь ерөөсөө анзаарахгүй байгаа байхгүй юу? Монголчуудын нэг хэвшбэл нэг ойлголт байна. Мисс модель хоёроо огтоосоо ялгадаггүй. Мисс гэдэг хүн өөрийнхөө гоо үзэсгэлэнгээр дамжуулж энэ дэлхийг одоо сайн сайхны төлөө өөрийнхөө одоо ингээд мэдэг боловсроод гоо үзэсгэлэн царай зүс биеийнхаа ховцлалтай бие авж байгаа байдал энэ бүхнээрээ дамжуулж одоо сайн сайхныг их тайван бүх зүйлийг түгэх зорилготой байдаг байхгүй юу? А модель гэдэг маань үндсэндээ ажил байдаг. Бид нар ховцыг зарах, ховцыг амьлуулах. Энэ ховцыг энэ ямар ховц гаргаад брэнд үүсгээд байна. Энэ ямар бүтээгдэхүүн байна вэ гэдгийг л ерөөсөө л хүмүүст хүргэх зорилготой юм манекенууд авахгүй ер нь бол. Тэгэхээр манай монголчууд мисс модель хоёроо ялахгүйгаас болоод энийг ажил байна уу, тэмцээн байна уу гэдгийг ерөөсөө хоорондоо ялгадаггүй. За тэгээ дээрэс нь одоо модельуд, миссүүд яагаад ингээд төрийн хэргийг ч юм уу эсвэл одоо бизнесийг ч юм уу те ажил хэргийг яагаад хийж болохгүй юм бэ гэхээр анхныхан л нөгөө хөвссөн нэг ойлголт байгаа даа. Модельуд, миссүүд ийм толгой хоосон, ийм хөөрхөн гоё болохоор залуучууд хэрэгүүлдэг. Тэгээд одоо ийм дээр үе нэг хөвшмөл ойлголтууд одоо хүртэл яваад байгаа учраас л хүмүүст шүүмжлэл өртөөд байгаа. Тэгэхээр би бол миний зүгээс хүмүүст одоо модельудаа ч юм уу мисүүдтэй ч юм уу те боловсралтай хүмүүсийг улам илүү те өөрсдөө хийж чадах эцэг хүртэл хийгээд яваасаа гэж хүсдэг. Хүний хэлэх бол тэндээ үлдэнэ. Бид нар өөрсдөө хийж байгаа бүтээж байгаа үндсэн суурь нь тэндээсээ юу бүтээж байгаа гэдг нь бид нар өөрсдөө мэдрэх учраас хүний хэлж байгаа юм бол хэрэг байхгүй. Ээлжиний үлгэр шиг л байхгүй юу ерөөсөө. Тэгэхээр одоо монголчуудынхаа бид нар сэтгэхүйг одоохондоо өөрчилж чадахгүй одоо ингээ харангууд хэрэгжилж байгаа бүх зүйл яг гадаадад хэрэгжилж байгаатай яг адилхан хэрэгжилж байгаа зүйлүүд байгаа боловч бид нарын ойлголт өнөөдөр хөгжлөөсөө хэд гойш ухарсан байна шүү дээ. Яагаад бид нар юм нэгдсэн байж чадахгүй дээрээс нь дамнаа ингээд хүмүүсийг муулгаа те ингээд юм болгон дээр ингээд бүх юмыг ингээд дандаа өөг нь олж хараад байгаа юм. Энэ яагаад тэгэхээр бид нар хөгжихөө арай болоогүй байгаа байхгүй юу? Тэр хүмүүний бодол тэндээ бид нарын одоо хийж байгаа бүтээж байгаа зүйл бид нар өөрсдөө баялаг бүтээж байгаа хүмүүс. Тийм учраас баялагийг оюуны баялагийг бид нар бүтээж байгаа ирээд байгаа хойж үеийн төлөө бид нар одоо ингээд юу үлдээж болох вэ гэдгийг гаднаас сураад энд Монголоос хөрвүүлэхээр ингээд хүмүүстэй ч гэсэн одоо нөгөө миний хийгээд байгаа нэг одоо малчтыг те ягаад хөдөө орон нутагт очиод би ингээд цугаалаа яваад дээ. Энэ чинь цугаалах биш шүү дээ. Монгол үндэснийхээ одоо өвийг, соёлыг, толоом наадгааг энэ болгоныг хоолоор дамжуулж одоо монголчуудаа ийм хоолыг үндсэндээ бид нар иддэг байсан. Хоормог гэж юм, айраг гэж ингэж хийдэг юм аа. Эднэрийг л ерөөсөө өөрөөрөө дамжуулж одоо хоолоор дамжуулж одоо Монгол хүүхдүүдтэй ирээдүйн бас хүүхдүүдэд дамжиж харуулж энийг буцаж суурлуу суулгахын төлөө л одоо ингэ яваад энийг хүсээгүй би дургу байсан ч гэсэн хийх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Цаанаасаа өгдөл одоо Монгол улсын төлөө гэсэн сэтгэл зохиолоод байгаа учраас энийг өөрөө дамжуулж хүүхдэд гоё мэдүүлье. Монгол үндэснийхээ амиг битээ одоо ингээд мартаад дахиа ч юм уу те гахаа ч юм уу нэг иймэрхүү байнгын тийм хоолол битээ гэсэ гэдэг зорилгоор л одоо ингээд өөрөө бараг мэдхгүй байсан ч хүчээр сурч шít одоо. Хөдөөний хүмүүс яаж амьдртээ? Тэгэл дасаал зохицол амьдрна. Бид нар ч гэсэн хаанчжил адилхан амьдрна шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр хүнээ зөвхөн цэвэрхэн байх, хүн албах шанах ус болоод өөрийгөө угаах боломжтой шүү дээ. Тэгэхээр тэрэнд заавал хөдөөчнөр байхгүй байхгүй. Хөдөө амьдарч байгаа хүн ганц шанах ус халаагаал угаачхад хүн цэвэрхэн л явж чадна. Энэ бол хүний өөрөө ухамсарын л асуудал. Тэрнээс хэцүү зовлонтой хүнд юм хөдөө бол огт байхгүй. Харин хөдөө бол хамгийн гой зүйл нь юу гэдэг вэ гэхээр амар амгалан толгоо өвдөөд ах юм байхгүй. Энд чинь ингээд бүх сайхан ингээд агаар ус тэр чинь энерги нь байна. Бүх юм айгүй гоё штэ. Тэгэхээр хөдөө амьдарч байгаа хүмүүс нэг талаар атаархтай юм бэ. Толгоо өвдөд ахгүй одоо бид нар шиг ингээд бөглөрөөл ингээд бужигнсан амьдрал өглөөнөөс хаваалал нэг бүтгэд орой болж идэг. Тэдэрт бол тэгэл тааваараа сайхан ажиргалтай л штэ. Ер нь бол одоо ингээд ховд байна уу? Одоо ингээд бусад газруудад хүмүүс урьдаг. Юу гэж урьдаг вэ гэхээр энэ сургалт авмаар байна. Би бас иймэрхүү юм хийж сурмаар байна. Нэгмээр ингээд эмгтээчүүдийн холбооноос зориулсан. Иймэрхүү сургалтын дээр би бол сайн дураараа очиод за юу хэрэгтэй вэ? Би заагаад өгье. Яагаад зааж өгч байгаа вэ гэхээр надаас өнөөдөр одоо зардлын мөнгө гарна уу? Тэ юм гарахад хамаахгүй болж байгаа байхгүй. Яагаад тэд нар нэг юм сураад баялаг бүтээгээд цаашаагаа дэлгүүрч хажуулаад болчихж байгаа байхгүй ерөөсөн. Гол концептны нэг ерөөсөн. Аялал гэдэг маань үндсэндээ асар их зардал гардаг. За тэгээд том машин унчих юм бол за нэг
Ер нь бол зүгээр бензинд 2-3 саяас наашгүй болдог байхгүй юу. За энийг яаж төсөөлж гаргаж байгаа гэхээр өөрөө одоо би хуваараа бизнес эрхлэгчүүдээ тэгээд одоо катеринг үйлчлээд ороо нэг 20 ажилтнтай. За энэ дээр маркетингийн зардал гэж тусад нь одоо ингээ гаргаад энийг одоо сайн дурын өөс ч юм уу юу гэдэг те ингээд төсөв гаргаж ирдэг. Тэгээд тэрэндээ зарцуулалт хийгээд одоо явдаг. Тэг хүмүүс маань зарим нь л дэмждэг. Хувцаараа дэмжиж байна. За зарим нь өнгөөр уншилаар бензинээр гэл ингээд янз янзын юмнууд байна л та. Тэгээд одоо нутгаасаа урьж байгаа хүмүүс маань өөртөө сайхан дайлаад хоол ундын уран сууцыг бас бэлтжиж байна. Тэгэхээр ингээд ер нь болгоёг бүтээх гэх юм бол зардлаа бодоод авах юм бол юу ч гарахгүй юм бэл. Тэгэхээр болгоо за аль талаасаа боломж нь юу байна гэд хоёр талаасаа хараад үзэх юм бол бүхэл юм болоо явчихдаг ер нь. Яагаад одоо болоо катеринг тэгээд хоол үйлдвэрлэлийг одоо сонгосон бэ гэхээр мэдээч хэрэг гэр бүлийн бизнес маш нөлөө үзүүлсэн. За манай аавч болохоор мөхийн болор гэдэг одоо хям бахан бүтээх төгөлдрөлийг одоо нийт 23 дахь жилдээ хийж байна. Тэгэхээр одоо хэрэглэгчд маркетинг хийхгүй ч гэсэн үндсэн хэрэглэгчдийг бий болгосон учраас одоо ингээд тэдгэр хүмүүс маань байгаа учраас чанараа алдахгүй, одоо амтаа алдахгүй одоо нэг хэрэглэгчтэй одоо хүртэл бүтээгдэхүүн төгөлдрөлөд явж байгаа манай аавч. За одоо энэ одоо юу гэх юм өв залгамжлагч гэхээс илүү бас өөрийнхөө нэрийг гаргаж өөрийнхөө одоо хийсэн бүтээсэн юмтай байхын тулд өөрийнхөө сонирхлыг дагаад бас давхар хоолыг гаргаж ирсэн. Хоол нь яагаад гарч ирж байгаа гэхээр манайх одоо ангисан махны үйлдвэртэй одоо боловсрон одоо үйлдвэрийн аргаар боловсруулсан махаар бид нар катеринг руугаа оруулж хоол үйлдвэрлэл хийнэ гэдэг маань үндсэндээ бол эрүүл ахуйн чанарыг хангасан хэрэглэгчтэй яг ингэ чанартай бүтээгдэхүүн хүрэх боломжийг олгочихж байгаа. Манай аавч чинь яг хямны үйлдвэр цех байгуулад явж байгаа. Тэгэл 10 жил тэртээ загвар өмсгөж байсан. За загвараа өмсчвөл тэгэл нэг нуур юм будагтай тэр чинь хөгийн царай барин хөгийн юм өндөрсөтэй гутал нуталтай. Тэгээ нөгөө дэлгүүрүүдэд амтлагаа тодалтай гэж явдаг байсан байхгүй. Тэгэл цөмхөө шидчихэл нөгөө хичээлээ дараад загвараа өмсөл орой нэрэл нөгөө хүмүүс ч орой ажил хараад амтлагаан дээр суудаг. Тэгэнгүүт өглөө хичээлдээ өдөр нь болоо загвараа өмсч нь орой одоо ингээд амтлагаа тодалтай дээр очиод өндөрсөтэй гуталтай. Хямын амтлагаа явж ийн хамсаад үзгээл байлаа. Ичих ч юм байхгүй тэр чинь дээж хоёрын зааж өгч байгаа юм чинь чи өөрийнхөө хөдөлмөрөөр мөнгө олж байгаа шүү дээ. Энэ бол үнэт зүйлийг бүтээж чинь чи өөрийнхөө хөдөлмөрөөр мөнгө олж байгаа гэдгийг л аягуулсан ойлгуулц учраас ичих юм байхгүй. Тэгэл хаанч юуш зарс ичдэг шүү дээ. Одоо би ямар хулгай хийгээд мөнгө олоод байгаа шүү дээ мэдтэй. Надад л тэрэнд ичээд ах юм алга. Тэг ямар сандал тэгээ нөгөө өндөр хөсөд хотл амар бодогтай нэг яалах шиг юм. Хямны бодлоо. Асаад ичихгүй тэгэл зогсдог гэсэн. Одоо тэгэл хөөрхөн шүү дээ тэр чинь. Тэгэхээр ингээл 10 жилээс аваалал амтлагаа тодалтаан дээр тэгэл тодалтагчаар ингээл бүх юм дээр тэгэл зогсон шүү дээ. Тэгээ энэ хүртэл одоо ингээд явж байгаа нь одоо манай эцэгхийн зөө хүмүүжүүлсэн, зөө сургасан одоо өлөр дүрэл олжсэн юмнаас л одоо үл балаал одоо би цаашдаа одоо яг л адилхан хүн гарч ирж штеп. Ер нь бол байнга л гэртээ хямтай байж идэг. Тэгэл одоо өөрийнхөө хямнаас өөр хям мэдчих чадахгүй. Ерөөсөө байнга л хям дуртай. Тэгэл гадаад доцсон ч гэсэн хям мэдээстэй. Ерөөсөө л хям гоё штеп. Ер нь бол тэгэл анханасаа идэж сурцсан болохоор тэгээд айгаа хөдөө явахад яа тий хямаа л авч явж штеп. Гадаа хөдөө очиод талан дээр хям тавиад идэл байнга л тэгэж явдаг үсттэй тий. Одоо л тэгэл бүгдээрээ хийж байна. Одоо л хямны чанар бол үнэхээр асар сайжирч байна. Хүмүүсийн нэг ойлголтууд хям уу гэл нэг талшраагаараа ягаад тэгэхээр ингээл нэг шуугаал явдаг. Энэ маань юу илэрхийлээд байгаа бид нар өөрсдөө боловсрал байхгүй байгаа байхгүй. Яг энэ бүтээгдэхүүн юугаар орж ийн яаж муу гэж хэлчихэнгүү тэгэл бүгд талшраагаараа муу юм байна. Энэ муу юм байна. За тэгэл нөгөө тэр бүтээгдэхүүн муу гэж тэгэл талшраагаараа муу гэл нөгөө нитрит байна уу те энэ хөө одоо бол бид нар бол нитрит гэдэг шууд хэрэглэхгүй нитритийн давсыг хэрэглэдэг. Энэ маань болохоор нэгэн устгах зорилттой улаан өнгө оруулах тийм л зорилготойгоор одоо бид нар нитритийг бага хэмжээгээр хийдэг. Тэгээ бага хэмжээгээр нөгөө 20%-аас нэг 7% ч юм уу 6%-аар хийдэг учраас одоо мэргэжлийн хяналтаас манайд одоо хамгийн бага хэмжээгээр ордгоор бас шагнуулж байсан 2018 онд. Тэгээ ингээ явахаараа бид нар өөрсдөө идж байгаа юмд анхаарал тавилгүй л яах вэ? Гэхдээ яг хаанаас хэн үйлдвэрлэж байна вэ гэдгийг л аягуусаа судлах хэрэгтэй. Жижигхэн цэхүүдийг бол бид нар мэдэхгүй шүү дээ. Бид нар болохоор ICSM-ыг 2015-ыг 2018 онд үйлдвэрлээд одоо 3А буюу гадагшаа экспорт нь гарах эрхийг авч ирсэн. Тэгээд ер нь бол Хөх хотод бол нэг салбартай байсан. 92 салбартай байсан. Тэгээ нэрийн барууны дэлгүүр манайх гаргаад экспорт нь гардаг. Орос руу ч гэсэн экспорт нь гаргадаг байсан. Тэгээд одоо ковидын үеэр бол бүгд цогсоод
Тэгээд өнөө цууш дотоодоо одоохоо төвлөрлээд одоо цаашгаа экспорт нь хэрхэн гарах талаар судалгаа хийгээл явж байна да. Манай монголчууд манд ерөөсөө Улаанбаатартай л зах зээл байгаа юм шиг ингээл жижигхэн зах зээл дээр ингээ шавж өрсөлддөг. Хөдөө орон нутаг ч гэсэн зах зээл байгаа штэ бид нар бол. Тэгтээ ийм жижиг зах зээл дээр ингээл маш олон үйлдвэр гарцсан. Тэгэл тэрнийхээ ингээл бие биенийхээ ингээл ингэж байгаа оронд нэгдсэн байдлаар одоо гадагшаага гарах гадагшаага бүтээгдэхүүнийг нэмэн үртэг шингээгээд гаднаас валютыг наажгаа татаж одоо эдийн засгт хойны мөр оруулах талаар бодох ер нь цаг нь болцсон байгаа. Хятад руу жишээлбэл одоо экспорт нь гаргая гэж бодох юм бол манай нэгдүгürt мах үндсэндээ яг стандартад нийцэж гинөө нийцэхгүй байна уу? Олон улсын лабораторид ороод тэнцэж гинэ тэнцэхгүй байна. За тэнцлээ гэхэд хэдэн үйлдвэр нь тэнцээд байгаа юм тий. Тэгээ хэдэн үйлдвэрээ махан тийшээгээ гарахаар тэр зах зээлээ хангаж чадахгүй байхгүй манайх. Яг тэгэхээр одоо нийтдээ 70 гаруй сая малтай гэж яригадаад байгаа боловч үндсэндээ тэр чинь яг бодит тоо мөн үү. Тэгээд 70 сая махыг хятадын 1 тэрбум гаруй хүн нэг өдрийн л хооллоход бас байхгүй. Тэгэхээр бид нар дам махаар нь гаргаж байгаа оронд бүтээгдэхүүн болгоод нэмэн үрдэх шингээгээд гадагшаа гаргаж чадах юм бол бид нар цалингаа энд гадаадад авдаг шиг өндөр цалин авах боломжийг бас бий болно үгэн. Малаас л одоо гарч байгаа бүх юмнууд чинь л одоо өмнөд зүйл болоо манай Монголын хувьд болчиход байгаа байхгүй. Жишээлбэл хоос ноолуур байна. Манай хамгийн чанартай ноос ноолуурыг бид нар Монголдо хийж болж байна. Тэгээ малынхаа арьс байна, мах байна. За энэ болгоныг л ерөөсөө маш чанартайгаар л хийж чадхал юм бол гадагшаа гарахад зах зээл байна штэ. Маш чамин үнэтэй бүтээгдэхүүн гаргаж болно. Тэгээ одоо жишээлбэл манай одоо малчин одоо өөрөөсөө 3000 гаруй одоо өвс идэж байна. 100 гаруй төрлийн эмийн ургамал идэж байна. Энэ маань үндсэндээ бол аптек дотор ингээд эмчиг зарагдчих хэвээр мах болчихж байгаа байхгүй. Яг ийм сурталчилгаа хийгээд нөгөө хатаасан махаа гаргуул яаж болно. Хятадын үйлдвэрүүд одоо Монголд хэдэн ширхэг байгаа байлаа бас судалгаа хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр манай Монголын үйлдвэр нь хэд байна? Хятадын үйлдвэрүүд нь хэд байна? Коватыг хаана өгж байгаа вэ гэхээр ер нь хүмүүс монголчуудаа ч өгж хятадуудаа ч өгж байгаа. Гэхдээ бид нар монголчуудаага дэмжиж гэж бодох юм бол эхлээд сураас нь эхлэх хэрэгтэй байхгүй. Тэр нь юунаас эхлэх хэрэгтэй юм бэ? Малын мах чинь вакцин илгэчээд ямар ч хараа хяналтгүйгээр дэвтэр наалга болсон гэдэг ч юм. Одоо хөдөө орон нутагт тэгж шин вакцин илгэлээ өнөөдөр. За вакциныхаа нөгөө юу гаргаад хизээ илээ гэхэд дэвтэр наалга болсон. 7 оноод ч нэдлгаанд орж байгааг бид нар мэдэхгүй байхгүй. Тэр вакцинд орсон мах чинь бидний бид эргээд ямар өрнөлөө үзүүлэх юм бэ те? Энэ болгон дээр анханасаа эхлээд цөөх хяналтаа тавиад явчих юм бол манай Монголын мах амттай, шимтэй бүх юм болчихж байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөөсөө эхлээд хайх хэрэгтэй. Дандаа гадны хүчин зүйлс рүү ингээл бүх юмыг оруулж ирээл те. Энэ чулахгүй, тэр чулахгүй гэхээсээ илүүгээр бид нар малчдаа илүү төвлөрсөн байдлаар анхаарал хандуулад малаа одоо ингээд гарал үүслийн бичгтэй, гарал үүстэй хэрхэн яаж хөтлөж явж байна, яаж нээж байна. Энэ болго энэ дээр анхаарал хандуулаад жоохон дэмжиж өгчих юм бол мах маань бол асуудалгүй гарч байх гэж боддог. Бид нар өөрсдөө л тэр болгоныг бүтээх ёстой л байхгүй. Манайхны нэг ташаа алгалт байгаа дээ. Лондонд очиж бүжгэлж байна. Эсвэл одоо инфлюенсерүүд ирж Монголд ирж байна. Энэ маань бид нарын асар их зардал төлж гадаадад сурталчилгаа хийснээс тэд нар ирээд Монголыг сурталчлаа гэдэг чинь маш хурднаар Монголыг одоо ингээд хүмүүс таниулах боломж байхгүй нэг төрлөөр. Энэ бол буруу биш. Тийм учраас айл тал нь бүх юм л зэрэгцэл байж хэвээр. Тэгээд одоо бид нар жишээлбэл тэр инфлюенсерүүдээр дамжуулаад ингээд одоо нэг тамирчин мал байна. Ингээд тамирчин дахиа гэдэг шиг одоо ингээд малын сайхан өөртөө өвсөй гэдэг явд юм байна. Тааваараа явд юм байна. Тааваараа явж байгаа айхгүй тий ямар нэгэн нэмэлт бодисахгүй, бортой байхгүй ийм малын махыг би чанаад өглөө гэж хэлчихэд дэлхийд аяар байхгүй ерөөсөө. Ийм л сурталчилгаа хийжэл болж байгаа. Одоо хятадууд бол хатуу махаар нь идья гэдэг тийм санал гаргадаг болсон. Яагаад тэгэхээр махыг бүр ингээд битүү чанарт нь чанаад бүр няцраад тушаагч болохоор ямар шим тижэл байхгүй юу ч болчихж байгаа байхгүй. Тэр тэрийг идээд хүний бид юу юм зүгээр л нэг юм дүүргэх л боцолчихж байгаа. Тэр бол ямар ч шим тижэл өгөхгүй байхгүй. Тэгээ одоо хятадуудын ганц зарчимдж байгаа юм зарчим одоо хатуугаар гэдмээр байна гэдэг. Хатуу мах гэдвэл сайн гэдэг тийм. Хүүхдүүдэд бас нөгөө шүд булчин хөхөө өгжөл хатуу мах өгдөг. Тийм. Тэгэхээр ингээд сайн талж байна, муу талж байна. Гэтэ ер нь бол муугаад муусаад байгаа юм байхгүй. Ер нь бол хатуу махаа идээд бас шүд сайтай чанга болно. Тэгэл одоо хатуул юмчдаа тэгээ тамирчин л малын мах юмчдаа тэгэл жоо хөшөрсөн л малын мах л баг л та. Гэтэ ер нь одоо эдгээр шин тэгээ жижигнэр
одоо малаа тэгэл тугал муулгахт нь тэгэл үхрээ нэлэлтчихэж байгаа байхгүй. Тэгээд тэр нь зөвлөхөн хямд үнэтэй гадаадад гүзэний бууцтай гинхэ ах байгаа штэ. Тэн дээр очиод бас контент хийсэн байсан. Яг тэр өөртөө ураад Монголын одоо инфлюенсер тэгээ хоолтойгоо ойрхон байдаг гэд урьж авчирсан намайг. Тэгээд очиод яг нэг хятад улсад одоо хэлний бэлтгэл судаа их сургуулийн төгслөө мэдээж хятаар ярьдгүй л явах тий. Австрал байлаа. Австрал одоо англи хэл сурлаа. Одоо ингээд англиар ярьж байгаа одоо хослсон хэлтэй болоо яваад тэг хятад очиод тэнд хятадын зах зээлд монголоор ярихаар нөгөө хятад нь ойлгохгүй учраас тэдний бараа хөдөлж авахгүй. Тэгээ Монгол одоо гар Монголоос одоо ирлээ одоо ингээд мадуу ирсэн одоо ингээд хоол иж гэн гэж бичлэг нь хамт хийж байгаа. Тэнгүүт тэн дээр хятадаар нь хэрвээ сонсох юм бол ар Монголоос манад ингээд ирсэн эмгтэй наа ингээд хоол идэж гэн ингээд хятадаар ямар гоё амьттай юм бэ ингээд тайлбарлаж байгаа. Тэгээ монголчууд манай ойлгохгүй болохоор хятадаар нөгөө ярингууд хятад байна энэ хүн гэдэг нэг юм эсрэгүүцэл яваад байна. Надад аль тэр хамаагүй сонирхол одоо яг хүмүүс бол тэгж л хятадаар ярихаар хятад болчиход байдаг. Англиар ярихаар ягаад Америк болохгүй байгаа юм бэ гэдэг дээр гайхаад. Тэгээ англиар ярихаар ягаад Америк болохгүй байгаас гайхаад байгаа байхгүй. Тэгээ хятадаар ярихад намайг ч хятад метод гэхээр би таадгүй. Ягаад би заавал тэгээ сурсан боловсрснаа би ер нь нуух хэрэгтэй юм бэ. Тэгээд дээрээс нь хятад хүмүүс гэл ингээл орилоод ингээс монголчууд тэгээд нь штэ. Тэг чи яагаад 70-80% импортоор орж ирж байгаа бүх бараа нь хятадын юмнуудыг хэрглэж байж. Одоо яагаад хятадыг муулаад ингээд байдаг би ерөөсөө ойлгодгоо. Тэгээд Монгол одоо ядаж л Монгол гэрт очив. За одоо эндээс хятадаас аваагүй юм байна уу гэхэд л авдар хөрөгч мөрөгч тэгээд сандал мандал ерөөсөө ингээд бүх юм нь ингээд төмпөн шандаг хүртэл хятадаас л орж ирсэн юмнууд байна. Яг бид нар өөрсдөө хийж чадна. Гэтэ Оросоос орж ирдэг нэг хуучин бетонын одоо гам ангарс юм байхгүй болсон байна шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө өнгөж үзэх хэрэгтэй юм байна. Бид нар өөрсдөө юу бүтээж чадах гэдэг. За ядаж тэ арьсаар юм бүтээдэг бол арьсан хувцаа бид нар хятад амьс биш ядаж л ноосоор ирсэн амьсан өмсгөлтөө өвөл. Гэтэ явахтай тэгээд манайхан ч нөгөө анханасаа хятад үзлэлт дургу. Тэгэл одоо бүр анханасаа л тэгээд сүсэд хятад муухай гэл. Одоо тэгэл бас бидний дотор бас байж л шүү дээ. Аюу сонин те. Хятад ирлээ зэхэрэлт алчих гээд байна. Орсын ирлээ зэхэргүүд баг шүтээд бишрээд. Тий. Гэтэл ер нь тэгэл хятад гэр моосаа ожанар гээл бас уурлаад явж штэ. Бүү дотроо ч гэсэн дээ муулахгүй ч гэсэн тэгэл болохоо моосаа ожанар штэ нэр юм би юм хэлээс та моосаа ожанар ингээл ерөөс ярьдаг л ахгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө асуудал байгаад байна л да. Бид нар өөрсдөө моосаа ожанар гэчээд хэрэглээд авах юмнуудыг энэ тэгэхээр айгуу тийм өөрсдрөгөө л өнгөж харах асуудал ахгүй юм. Тэгэхээр бас моосаа ожаа гэдэг бодлоо нэг 100% биш юм аа гэхэд нэг 90% жаахан дарс хийгээд гэхдээ байвал байж л дээ тийм. Байхгүй гэж яах юм. Хэрвээ бид нар байхгүй бол яах юм. Бид нар хил хаагаад бид нар чинь тэгэл хамаг юм байхгүй болдог. Бүх түүхийд чи хятаас орж ирж байна. За Оросоос бага хэмжээгээр орж ирдэг л баг л та. Тэгтэл ер нь 70-80% гэдэг бол асар их хамааралтай тооч уу ер нь бол гаднаас хятаас тэр тусмаа орж ирж байгаа бүх юм. Тэгэхээр бид нар өөрсдөө муулгасаа өмнө тэгвэл хэрэглэгээ болчих. Бид нар хятад дургу бол би одоо хэрвээ би муулаад бас юм хэрэглэхгүй яхаар бас чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр муулангаал хэрэглээд байгаа байхгүй ерөөсөө. Бид нар тэгтээ тэрийг ингээл арьсаа ч гэсэн ингээл илдээл хийхээр залхуу байна л да бас бид нар. Тэгээ тэр хэмжээгээр нь бас ингээ үйлдвэрлээ. Одоо нэхийг одоо боловсруулдаг үйлдвэр байна. Тэгээ бүгд бид нар хэмжээгээр бол өөртөө хийж чадахгүй байна. Одоо бидний толгомцоо асуудал юу яагаад байгаа гэхээр нөгөө л хүний нөөц дээр очил гацчихдаг. Бид нар 3 сая хүнтэй тэгээ бид нар 3 сая хүн үйлдвэрлэгч нар биш байхгүй. Тэр ажилчнаас эхлүүлээд бид нар үйлдвэрлэгч бид нар болтлоо бас олон жил шаардлагатай бахаа бах. Би одоо тэрэн дээр гацаад идэг ер нь бол бүх одоо аж ахуйн нэгжүүд нэг л асуудал ярьдаг. Тэр нөгөө нэг инфлюенсер инхээгээд бодсны ч ах чинь болохоор ер нь бол 10 сая дагагчтай. За манай Монголыг 3 дахин илүү дагагчтай юм байна. Тэгээд нөгөө одоо өвөр монголчууд асар сайн таньдаг болчих намайг. Тэр бас нөгөө юм сүүлийн өөх өдөр шүү дээ. Тэрүүгээр ингэж жаал нүрээ туслаад байдаг Батсангил гэдэг ах байна. За эдгээр дээр чинь бүгд дээр нь очиж контент хийсэн. Гэхдээ тэрх явцдаад өөртөө бүтээгдэхүүнийг бас давхар танилцуулаад одоо манай хям ийм амттай юм аа. Тамсаад үзгээд. Тэгээд эдгээр болохоор гэрээ байгуулъя хамтарч ажиллая гэдэг гэрээнүүд байгуулад ингээд гадагшаа экспорт нь гараа гэдэг яриаг ах хийж байгаа байхгүй юу. Тэгвэл бид нар хэмжээгээр оруулахаар хятад хям чинь 3 сар 6 сар одоо ингээд цоны тавцан дээр байж хаад мууддаг байхгүй юу. Манай Монголын хям жоохон эрсдэлтэй 2-7 оноо л муудчих. Тэгэхээр энэ асуудал тэднэрт бол хүнд байгаа даа.
Тэгээ бид нар бол уртсгаж хийж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгэхээр Монголын хямаг хүчээр сурталчлаад маш хурдан хугацаанд л одоо борлуулалт хийхгүй болохгүй байна гэдэг бүгдээр ярилцаад ойлгочихсон. Тэгээд тэд нартай хамтарч ажиллахад бол хизээд бэлэн гэдэг одоо саналыг хүлээж авсан. Тэгээд бид нар бол гаргалгаа гаргаад болноо. Бид нэр зөвшөөрлөө аваад ийшээ ингээд бол тэнд сүлжээнүүд байж н хамгийн гол нь тэднэрийн бас гол шаардлага нь юу байгаа вэ гэхээр их хэмжээгээр нийлүүлэлт хийхийг шаардж байгаа. Бид нар тэр хэмжээгээр нийлүүлж чадахгүй юу гэдэг бас эрсдэлтэй. Тэгээд ийм рүү олон юмнууд гарч ирсэн. Тэгтээ бол дахин одоо хамтарч ажиллаад Монгол одоо Монголыгоо бас давхар сурталчлаад явж байгаад бол баяртай байгаа ер нь бол. Тэр үед л одоо миний сурж байгаа үед л одоо ингээд 6 оны 12 шиг өндөг 30 оны 12 шиг өндөг гэдэг гэсэн. Тэгээ ялгаа нь би өөрөөс анх ойлгохгүй байлаа шүү дээ. Тэгж яхад нэг нь одоо шууд бордцсон тий. Шууд үйлдвэрийн дахианы өндөг, нөгөөх нь тамирчин дахианы өндөг. Та биендээ хэрэгтэйгэтгөө эсвэл зүгээр гений өөрчлөлт гэдэг өөрчн сонголт. Мөнгөө төл чадхал юм бол алийг тавьчихлаа. Тэгэхээр одоо ингээд хоёр бүтээгдэхүүн чанар харагдчих. Нэг нь 6 сар юуныхаа цонхны тавцсан дээр наран 50 сар ирсэн ч байж л. Нөгөөх нь нэг хоног гадаа байж байгаа л баг мутчихж байгаа. Тэр ихэд байгаа ч уртсаач л байсан шүү дээ. Ер нь бол тэнгүүд бүх тарганд байна уу? Байна. Талханд байна уу? Байна. Бүгд байж байгаа. Ганцхан одоо ингээд махан бүтээгдэхүүн үйлдвэрдэг хүмүүс рүү иччлээд ингээд шаардлага бас байхгүй. Юм шиг санагдаад тий. Ер нь бол сайн юмаа суулж үзэх хэрэгтэй юм байна. Ер нь бол. Тэгээ гадаад нэтрэгдгүй хям байж болох уу? Нэтрэгдгүй хям болох юм бол 1-2-3 хоног л настай. Тэгэхээр одоо дэлгүүр дээр 1-2 хоног тавиад муудаад буцаагаад аваад тахар бас хэцүүлтэй. Өрсөлдөл өндөр. Тэгээ ер нь бол хямд бол угаасаа нэтрэгд болох нь нэн устгах байгаа учраас бага хэмжээгээр бол байх хэрэгтэй. Ер нь бол. Тэгээ өөрөө бол гэртээ нэтрэгдгүй хям гараараа хийж идэггүй. Тийм өөрөө бэлэн хям бахад тэгээл хям хийгээл суучдаг өстэй иглээ зам байна. Зүгээр өөрөө өөртөө юу үйлдвэрлэдэг мэддэг учраас очиод тэгээл цаахан хям аваад тэр чинь айх хайвал байхгүй шүү дээ. Бид нөр өөртөө бүх юмаа яаж байгааг мэдж байгаа болохоор тэглээ цаа одоо ер нь бол манайх нээлттэй үйлдвэр явдаг. Тэгээд хүүхдүүдэд одоо 10 жилийн хүүхдүүд ч байна уу те ер нь хүмүүст нээлттэй үйлдвэр учраас ингээ тойрон аяллыг дандаа зохион байгуулдаг. Тэгэхээр хүмүүс юу гар хийгээд байна. Ямар махаар хийгээд ямар орчинд хийгээд байгаа энэ бүтээгдэхүүнүүдийг ингээд үтцсэн хүмүүс маань аюулгүй мэдрэмжийг аваад за тэр хүмүүсийн хэлээд амар юм дотор хийдэг юм байна. Одоо яг эмнэлэгт орж байгаатай адилхан л ариутгаал бүх хувцснууд нь яг л эмчиг хамаг юм баглаад бүгдээр ингээд ороод хүнсний үйлдвэр учраас маш өндөр хариуцлагатай ажилтаа ер нь. Миний бахархал одоо Монгол хүн болж төрсөндөө бахархдаг юм да. Тэгээд одоо энэ сайхан эх орноороо бахархдаг. Олон орноор аялж утсан. Хизээч манай Монгол шиг их хөрчлөөтэй, ийм сайхан үзэсгэлэнтэй, ийм эрх дураараа тийм хомбошил дөрөн юм газар би олж харсангүй. Тийм учраас би одоо өөрийнхөө Монгол хүн болж төрсөндөө л хамгийн их бахархаж байна даа. Хүмүүс бодлдог эцэг ихээр бахархдаг. Тэр одоо ингээ бурхан шиг үнэлэхтээс шаарга байхгүй. Гэхдээ эцэг их маань ч гэсэн Монгол хүмүүстэй, Монгол төрсөн. Одоо бурхнаас хуваарлагдаад Монгол төрсөндөө би бүр үнээр бахархаж байна. Хүмүүс хэлээд мэрэгчдэрээ бахарч байна юм уу те? Одоо багшаараа ч юм уу ингэж хэлдэг. Миний хувьд бол цар ганц зүйл бол Монгол хүн болж төрснөөрөө л одоо маш их бахархна. Тэгэл хятад очоод төрөл тэр олон түмэн донд нэг шал уугаад явж байгааг чинь ч үсэхгүй. Тэр олон түмэн зүгээр хоолны төлөө амьдарч байгаа. За Иракт ч бол тэр дайны үед ч бол дайн дайжинтай тий. Эсвэл одоо Америк төрлөөж гисэн тэгэл нэл татвар тий. Өгөн ажиллахгүй хөдөлмөрлөхгүй бол гутамжинд гарах энэ байдал байгаа байхгүй. Хичнээн бодовсралтай газар төрсөн дандаа л юм шоронгийн байдалтай юм шиг санагдаад байгаа. Тэгэд манай Монголд зовж үзээгүй хүмүүс байна. Өлсөж үзээгүй хүмүүс байна. Энэ сайхан ууд өмнөд дээр жаргаж яваа хүмүүс байна. Тийм учраас одоо би Монгол их орондоо одоо Монгол хүмүүс төрснөөрөө л одоо бахархаж байна л гэж хэлээ дахиад. Одоо бидний үе яаж байгаа вэ гэхээр одоо биднээс доошоо үе Монгол улсынхаа төлөө сэтгэлтэй хүмүүс илүү их гарч ийн. Дээр үед бол ороо босгаа те. Ерөөсөө юм ингээд яг яаж ирэхийг л одоо тэр үед одоо хүмүүс мэдж байгаа да. Тэгэл хоёр том гүрэн байна те. Одоо л хүмүүс маань залуучууд маань их сэтгэлтэй болсон байна. Энэ байдал удахгүй өөрчлөгдөөд Монгол улс маань илүү аюулгүй тайван тий. Тэгээд одоо Монгол улсын баялагийг хөндөхгүйгээр хүмүүс маань өөрөө өөрсдийнхөө баялаг бүтээж байгаа дамаал байна уу тий. Бүх зүйлээр дэлхийд гарч хөгжих байхаа л гэж боддог шүү дээ. Манай Монголыг одоо нэг талаараа хүмүүс маань ингээл болохгүй байгааг л байнга ярьдаг боловч болж байгаа зүйлсүүд маш их байдаг. Одоо хүүхдүүдийнх нь боловсруулалтаа захиулаад хөдөө орон нутагч гэсэн англиар бишээсээ бас хөөрхөн ярьдаг болсон. Тэгж яхад одоо хятад суурингуудаар байгаа хотын төвөр нь хай гэж ярихад л хятадтай Монгол англиар ярьдаг хүн байхгүй шүү дээ. Хэцүү байхгүй, ховор байхгүй. Тэгж яхад
нийтээрээ бараг хослсон хэлтэй хүмүүс болсон байна. Хүүхдүүд нь ч гэсэн маш боловсралтай болж байна. Болж байгаа юм зөндөө л байгаа. Болохгүй юм ч гэсэн байна. Ер нь бол гадаадд ч гэсэн ер нь тэгэл онц сурж байгаа цөөхөд монголчууд маань тэгэл дандаа л толгой зөгцсөн л явж байдаг шүү дээ ер нь. Яг иргэд ийм контентыг маань яг иргэд төсөөллөөр илүү чимж өгсөнд баярлалаа. Маш дахин. Маш их баярлалаа. Тэгээ Монгол улсын хамтлаа чадан ядан тэгээд бүх одоо сүрсгэлээрээ хичээнэ л гэж хэлээ да. Хүн болгон бахархлаа өнгөлж зүлгэж өөдөн дээш нь авч яваасаа гэж хүсэж байна. За баярлалаа.